дуу хөгжим намайг бүтээж байгаа гэж хэлж бол. Нэг Солонгос Америк гэжлөө очиод монголоор дуулахаар хинж ойлгохгүй шүү дээ. Тэнгүүд хөгжмөө тоглонгууд бүх дэлхийд даяараа ойлгодог. Тэнгүүд энэ болохоор миний дэлхийд гарах боломж одоо Шанхай хөгжмийн консерватори угаасаа маш алдартай сургууль, Азиада нэлээд том сургууль. Тэнгүүд тэнцээ миний морин хэл гэдэг хөгжмөөр орсон ямар ч монгол оюутан байдаггүй мэл. Намайг энэ сургуульд манай ээж оруулсан. Би одоо ингээд яг тэнцэн хариугаа аваад автгаа явж байгаа хгүй юу. Тэгэл бит хоёр шууд ингээд уйлаад аав ингээд энэ бол ээж аавынх нь мөрөөдлөөсөн, чиний ээжийн мөрөөдлөөсөн гэл. Яасан? Ха? Би Шанхай их сургуультай тэнцчлээ. Ха? Энэ бол аав чи хүсэл мөрөөдөл байсан шүү дээ. Баяр үргийа. Тэгэл бит хоёрыг явжсэн чинь ээжийнхаа ангийнх нь амар санааттай таарад тэгсэн чинь тэр найз нь надад хэлсэн байхгүй юу. Хамгийн сүүлд би найзтайгаа уулзахад таны ээж чи надад би охиноо л одоо дэлхийд гаргачмаар байна гэж хэлжсэн гэсэн. Тэгээд яг тэр захаас нь тэр өдөр ингээд биелээд ингээд биелэх эрхлэн тавигдаад ингээд явж исэн. Тэгэл би за үнэхээр ачийг хариулна. Намайг уусаа харж л байгаа, намайг хамт байгаа гэж би уусаа дандаа мэдэрдэг. Нүдэнд харагдж байгаа юмнуудыг аав зохицуулж байгаа болохоос биш нөө харагдахгүй байгаа юмнууд ингээд яг хэвээрээ бас аав хүнтэй ярилцах гэдэг бас шал өөр байдаг. Тийм болохоор яг тэр үедэд ингээд та яагаад ингэ байхгүй юм бэ гэж би ингэ жоохон ингэ хэцүү тиймэрхүү үедэд бол ээж нэлээ сандаг. Мэдээж одоо ингээл сурж ийн би тэгэл энэ хооронд бүр нэлийн олон тэмцээнүүдээ гадагшаад төгшөө явсан. Тэр болгонд одоо эргээ бодохоор аав даймар баярлж байгаа хгүй юу. Одоо их сургуультай орох гэсэн чинь одоо шагналууд байна уу гэл. Тэгсэн чинь би нэг гэртээ байгаа өөрийнхөө авч ирсэн бүх шагналуудыг цуглуулад чи манай ор бүр ингээд дүүрэн болцсон байхгүй юу. Тэгэл тэр дотор чи Америк, Орос, Австри, Испани зэрэг нэлээд олон улсуудаас тэгээ би ингээл тэдрийг харчаал хөөх гэл нэг өөрөөрөө барахж ирсэн аа. За өөрөөрөө барах яг энэ бүхний ард намайг ингээл сургаал бижсэн аавда бүр амар баярлаад бид өөрөө баярлаа гэж хэлсэн л дээ. Монголоос гэхээс илүү бүр дэлхийд гарахыг амар хүсдэг. Тэнгүүд миний одоо мэрэгжил би ч одоо Монгол Улсын консерваторийг төгссөн мэрэгжлийн хөгжмөөр классик морин хэлтэй хөгжим байгаа. Тэнгүүд энэ хөгжим маань болохоор одоо би зүгээр нэг Солонгос Америк гэжлөө очиод монголоор дуулахаар хинж ойлгохгүй шүү дээ. Тэнгүүд хөгжмөө тоглонгууд бүх дэлхийд даяараа ойлгодог. Тэнгүүд энэ болохоор миний дэлхийд гарах боломж. Тэгээд энэ боломжоо би мэдээж ашиглана, амар хичээн. Стонер аавынхаа жинхэнэ ачийг хариулаад тэгээд яг өөрийнхөө мөрөөдөлд хүрсэн тийм байгаасай гэж өстой үнэхээр хүсэж байна. Би бол яг бүр дунд ангиасаа хятад руу явах бүр зоригтой байсан. Аавтайгаа зэрэг ярилцсан Шанхай гэх бүр ингэж хичээсэн байсан. Тэгсэн чинь дундуур нас миний сэтгэл санаа ингэж өөрчлөгдөөл. За зөв Азад баймааргүй. Баймааргүй нэг амар өөрийнхөө шийдээл тэгэл хятадтай хаяал герман болоод тэг герман хэл бүтэн жил сурцсан. Тэгэл тэгснээ буцаал амьдрал шал өөр болоод за ер нь анхныхын сонголт ингэ зөв байж дээ гэл. Тэгэл яг хятад дээр тогтоол тэгэл хичээгээл тэгсэн чинь өнөөдөр сургуультай тэмцээн орохоор болсон. Тэгээ тэр Монголын анхны оюутан гэдэг даамд болохоор одоо Шанхай хөгжмийн консерватори угаасаа маш алдартай сургууль, Азиада нэлээд том сургууль. Тэнгүүд тэнцээ миний морин хэл гэдэг хөгжмөөр орсон ямар ч монгол оюутан байдаггүй мэлээ. Өөр хөгжмөөр орсон хүн байж магадгүй би сайн мэдэхгүй лээ. Би чи 12, 13 жил айлын ганц үйсэн. Тэгэл намайг л гин
Тэгэл манай гэрт орж ирсэн хүмүүс намайг л гээд надад юм авчирна. Тэгэл би хүснээ хийгээл ингээ байж идэг. Өөрөө айлын хүүхд ороод ирэнгүүт миний тоглоомыг шал өөр болгоод тэг би ер нь дургу байсаахгүй өөр хүүхдэд. Тэгсэн чинь бомбартай миний одоо ихний дүү бомбартай гарч ирэл. Тэгсэн чинь миний зүгээр ам амьдрал болсон. Би бүр дүүдээ бүр хязгааргүй хайртай. Бүр яг дүүгээ баг 1 нас хүртэл яг өөрийн гараар би өсгсөн учраас бүр ингээд сургууль дээр эцэгхийн орж болоход би өлгөөтэй сургууль дээр авчираад ингээд харах хүн байхгүй. Тийм болохоор би өөрөө ингээд авчираад сүүгээ нөгөөд ингээд гадаа гарч толохдоо дүүгээ өлгөөтэй тийм дүүгээ авч гараад тий байждаг байсан. Тийм бүр миний амьдрал болсон. Тэрний доотлын дүү маань гарч ирсэн бөөхөөгөө миний багтай бүр яг адилхан надтай яг адилхан царайтай бид хоёр адилхан бууржгар адилхан царайтай адилхан харшилтай бүх юм нь адилхан тэгэл ингээл заримдаа уулзахаар ингээл намайг айгу өмөөрдөг намайг амар хамгаалдаг манай их юм шиг байдаг мэдээж мартагдахыг хүсэхгүй тэр хоёрт би бол угаасаа мартахгүй тэгтээ тэр чинь жоохон штэ тэгээ намайг мартчих үедээ гэж амар айдаг би бол одоо ингээл өлгийтэй байхаас нь дурсамжаа санаж байгаа тэр хоёрыг санахгүй хаана яаж амьдарч ийс наач тэр хоёр санахгүй тэгэл би бас олон зүйлийг харж чадаагүй л дээ хөлд орж явах ч юм уу анхны үг хэлэх мэлэх тэр болгонд нь бас хоцорсон тэгэл бүх төрсөн өдрөөр баяртай өдрүүдээр нь хамт баймаар байна сургууль дээрээ найзтайгаа хэрэлдэж чи одоо нэгдүгээр ангид орсон шүү дээ тиймэрхүү үед нь ингээд ихчтэй хэлэн шүүгээл те тэгээ би ингээд ирдэг нэг тиймэрхүү юм бол айгу хүсдэг. Дуу хөгжим намайг бүтээж байгаа гэж хэлж болно. Тэгээ би одоо өөрөө бас дуу хөгжмийг бүтээж байгаа. Дуу хөгжмгүйгээр амьдралыг бол төсөөлж чадахгүй. Яг өөрөө тоглолтын хөгжим хэлж байгаа юм биш. Бүр бүх төрлийн хөгжим. Би бол одоо яг амар хэцүү одоо санагддаг үедээ ээжийг сандаг гэсэн шүү дээ. Тэгэл тийм үед найзч байхгүй, гэр бүлч байхгүй тэр бүх үед надад хөгжим хань болдог. Хүмүүсийн зорилго чинь тэгэл ирээл өөртөө гэсэн хийх ёстой зүйлийг хийгээл тэгэл өөрөө маа үлдээгээл тэгээ тэр нь цаашаа үргэлжлээл тэгэл хийсэн зүйлийг улам гоё дэвшлүүлэл явж идэг тийм байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл манай одоо жишээ нь өвөө аав хоёроо харахад бол аав маань одоо ингээд дуучин тэнгүүд мэрэгжлийн төвшөнд ингээд суралцаж үзээгүй би дуучин болох хүсэлтэй намайг мэрэгжлийн төвшөнд суралцуулж гин тэгээд би аавынхаа ингээд төвшинг агчиж байгаа байхгүй. Тэнгүүд миний дараачаас бас дахиад бүр гоё урлагийг битээ орхисоо гэж бодоод одоо чинь ийм юмараа тэгдэг баг. Тэгээд бас хүн болж төрж байгаа зүгээр хамгийн гоё зүйл хайр байдаг ах гэж бодож байна. Хайрлах, хайрлуулах гэдгийг мэдрэх амьдрал ахтаа гэж бодож байна.